Таны жинхэнэ гэр орон. За 1-р сарын 8-ны таны жинхэнэ гэр орны сэдв өнөөдөр юу байна вэ гэвэл тийм л байх. Тэгэхээр тийм л байх гэдгийг сонсоод гайхаж байгаа баг. Тэгэхээр тийм л байх гэдэг маань яг юу гаргаад байна гэвэл альва нөхцөл байдлыг та өөрөө байгаагаар нь хүлээгээд авах хэрэгтэй. Тэрийг яах вэ гэхээр өнөөдөр та их хоол идээд өөрийнхөө гидсний хэмжээ буюу өөрийнхөө дотоод хэмжээ ямар байгааг мэдэхгүй хамаагүй их идэх юм бол өөрийгөө зовоодог. Тэгэхээр энэхүү зовлон та өөрөөсөө эхэлсэн байна. Тэгэхээр их идэх юм бол зовноо. Хит их идэж өөрийгөө шаналаа зовоох юм байна шүү. Тэгэхээр альва зүйл маань зовлон жаргал гэж байдгүй бүгд өөрийн учир шалтгаанаас үндсэн үүдэж тэр бүх зүйл маань ерөөсөө л нэгэн мөн чанартай буюу байнгын байдгүй байнгын хувирч байдаг. Тэгэхээр тэрийг тийм л байдаг, тийм л байсан энэхүү байгалийн зам ёсыг өөрөө хүлээн зөвшөөрч ойлгож авах хэрэгтэй. Ингэх юм бол тийм л байх гэдгийг маань та бүхэн ойлгоно. Тийм л байх гэдэг энэхүү томьёог өөрийн толгойд ойлгож бодож суух юм бол өнөөдөр эзэн тэнгэр, бурхан, эсвэл Будда бүгд л байна, бүгд бас байхгүй ч байх бол. Инхээр аливаа зүйлд хитэх өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр биш байгаа нөхцөл байдал ойр орчин бодлын бүгдийг хүлээн хараад түүнийхээ дараагаар та шийдвэрээ гаргаж нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч явах хэрэгтэй. Ингэх юм бол өнөөдөр оюун ухаанаа сэрүүлж амьдралдаа амжилт олох чинь энэ зүйл маань бас танд тус болох хаа хэмээн бодож байна. За тэгэхээр тийм л байх гэдгийг өөртөө сайн бодож зөвхөн 3 л үг гэж хэлж болно. Тийм л байх. За бүр багасвал 2 үг. Энэ 2 үгийг дотроо чийжлээд өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж байгаарай. Хүндэт үзэгчтэй. Энэ ном бол нэг өдөр нэг сэдвийг уншаад тэрнийг гүн ухааных нь үүднээс бодоод амьдралдаа хэрэгжүүлээд явах юм бол нэг жилийн дараа оюун санаагаараа одоо ариусж өөрийнхөө буруу бодож исэн зүйлүүдийг онж мэдснээр эргээд нийгэмд бол ач холбогдол бий болно. Тийч наадах хангаламтны мэрэгэн бодол санаа. Орчуулан толиулсан намбарын энх баяр.